Сайн байцгаана уу үзэгчдээ асуултын мөрөөний төлөвийг хэлж байна. Монгол улсын засгийн газар иргэн жийгээс тусламж хүссэн нэгэн захидал ирсэн байна. Тэгээд үзэгчдээ захидлын мөрөөр. Миний охин Аан 2012 оны 11 сарын 29-нд Бөгд найрамдах Хятад ард улсын шүүх хурлаас хуулийн дээд хэмжээ цаазын ялыг 2 жилийн харгалзах хугацаатаагаар сонслоо. Охин маань ээлжийн амралтаараа Малайз улсын нийслэлийг үзэж сонирхохоор явахдаа онгоцон танилцсан иргэн Аагийн цүнхийг бидний ачаа гэж гайл дээр мэдүүлжээ. Тэдний цүнхнээс хар тамхи илэрсэн болохоор саатуулагдсан. Өөрийн гинэн итгэмтгий зангаасаа болж хүнд байдалд орж өөрийнхөө амьдралаа алдаж байгаа охиныг минь аварч хамгаалахад Монгол улсын ерөнхий сайд танаа тусламж үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хар тамхины хэрэгт ял эдэлж байгаа Монгол иргэд Бөгд найрамдах Хятад ард улсад 23, Оросын холбооны улсад 2, Бөгд найрамдах Казахстан улсад 2, Хонконгод 7, 13 эмэгтэй, 21 эрэгтэй. Одоо саатуулагдсан шалгагдж байгаа иргэд Бөгд найрамдах Унгар улсад 2, Малайзид 1, Хорватид 1, Бөгд найрамдах Хятад ард улсад 3. 2 иргэнд нь цаазаар авах ял ногдуулж 2 жилийн хугацаатаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна. Мансуурлах үдсийг хил давуулдаг гэмтрийн бүлэглүүд маань яаж яана гэхэд ядуу буураа орны мөнгө төгрөг санал болгоход хүлээж авдаг тий хууль эрх зүйн ойлголт муутай иргэдийг ашиглаад улмаар тэгвэл ялын бодлого өндөртэй суулаад хараа хяналт гайлын хяналт чангатай улс орнууд руу тэр иргэдийг золиос болгон явуулдаг. Тийм учраас энд тэгэхээр одоо төр засгийн хувьд ч энийг ард иргэдэд бодлого хэрэгжүүлж энэ урьдчилан сэргийлэх шаардлагатай мөн түншлэн ард иргэд маань хувь хүний ухамсар бие биендээ анхаарал тавих анхаарлын хяналтыг сайжруулах өнөөдөр ахтай ихчтэй дүүдээ тий гадаад ажиллахаар сурахаар явж байгаа хүмүүстэй бас одоо ард үлдэж байгаа хүмүүс нь захидаг хэлдэг анхааруулдаг сануулдаг байх хэрэгтэй. Иргэн та бусдын цүнх болон ачаа дээшийг гайлаар тээвэрлснээр санаатай болон санамсаргүй хар тамхи мансууруулах бодисыг тээвэрлэгч болох аюултай. Монгол улсын засгийн газар сэрэмжлүүлж байна. Хар тамхи хууль бус гэдгийг мэдээгүй нийгэмд асар их хор хөнөөлтөг одоо л ухаарлаа. Цөөн жилийн ял оноож өгөөч амир өшөө гэд нус нулимстэйгээ холилдон зогсохыг хараад уур хүрсэн ч 3 хүүхэд нь яандаа гэж бодохоор өрөвдөг сэтгэл төрж байсныг нуух юм. Өнөөдөр сонины шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч оюун сон. Энэ бол Хятадын өмнөд хилийн ойролцоох Сямины шүүхэд Монгол улсын харьяат хар тамхи зөөвөрлсөн гэр бүлийн 2 найзын хамт 3 иргэнийг шүүх хуралд сууж сурвалжилж ирээд нийтлсэн амир өшөө нийтлэл. Хятад яг ялынхаа тогтоолыг уншаад ингээд бол манай монголчууд бол яг уйлал яг аюу хүнд хэцүү байдалд орж байгаа. Ягаад тэгэхээр бол 50 граммаас дээш зөвс хүнд бол шууд цаазаар авах ял оноодог байгаа. Тэгээд монгол хүнийхээ хувьд хэдийгээр тэр хүмүүс гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн монгол хүн маань ингээд хятадын ардын шүүхээр ороод ингээд ял сонсоход бол маш хэцүү хүнд байсан. Түүнээс гадна нэг зүйлийг бол сэрэмжлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Танжаны бондон дээр бол 2011 оны 7 дугаар сард бол Монгол улсын 3 иргэн бас хар тамхи мансууруулалт байж зөөж одоо саатуулагдсан байгаа. Тэгээд тэр хүмүүс саатуулагдахад яг Куала-Лумпураас Малайзаас иргэсэн 17 монгол иргэн бол тийзээ цуцлсан байгаа. Энэ бол юу харуулж байна гэхээр тэрний 17 хүний цаанаас хэд хүн ч байгаа юм бэл 17 хүн бол яагаад учир хөдөлгөөдөр шууд тийзээ тусалж байна гэхээр хар тамхи мансууруулах байж зөөх гэжсэн нь бол хинт ч ойлгомжтой байгаа. Тиймээс бол энэ бол 17 оны цаана маш олон хүн байж магадaltaй гэсэн айцлууд төхүүлж байгаа. Тэгэхээр Хятадын бол хил гайлын газар бол цагдаагийнхан ч хэлж, хууль хяналтынхан ч хэлж, танаа монголчуудыг бол мэдгүй өнгөрөнд бол хизээч байдгүй. Тэгээ яагаад 2 3 дахь явуулаад байдгүй гэхээр цаанаа ямар хүмүүстэй холбоотой байна. Одоо холбоос үлбэн хэд хэдэн хүн байна. Тэрийг нь илрүүлэхийн тулд 2 3 удаа явуулдаг байна. Тэгэхээр манай монголчууд бол энийг маш сайн ойлгоод 2 3 удаа явуулж дараа гэж холбоос үлдээсийг бол олоод таныг бол татан гэмт хэрэг үйлдсэн гэдэг бол маш цаазарах бол ойрхон байгаа гэж ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Газар дээр байдал ямар байдаг талаар үзэгч та бүхэн сонслоо. Ийм л бодиттой аюул нийгэмд болон өөртөө авчирч болохыг сая та бүхэн харлаа. Иргэн жигийн охин энэхүү гэмт хэргийн золиос нь алтан амиа алдаж байна. Санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхи мансууруулах бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлэх, тээвэрлэгжүүлэх, түүж боловсруулах, зарж борлуулах, хэрэглэхгүй байхыг Монгол улсын засгийн газар сэрэмжлүүлж байна.